За ингээд 6 сарын 3-ны өдрийн мэдлэг Васистаа үргэлжлүүлээд хэлжээ. Айрамаа энэ үйл явдалтай холбоотойгоор Жамбуудвипа твд Виомо гангамурны иргэдээр эрт цагт болсон нэгэн номгийг би чамд хүүрнэн өгүүлье. Тэнд Дэрхатаба хэмээх нэгэн гэгэн хүмүүн Пуня, Павана гэд хоёр хүүгийн хамт амьдран суудаг байж. Пуня нь төгсгийн гэрэлд хүрсэн, харин Павана нь мөнхгийг даван туулсан боловч хараахан гэгэрч амжаагүй буюу хагас билүүн төлөвт байж гин. Цаг хугацаа урсан өнгөрсөөр Дэрхатаба гэгэнтэн өөрийн биеийг орж туйлын тэр ариун төлөвт шилжжээ. Харин түүний эхнэр нь нөхрийнхээ араас яг тэр сурсан йогийнхаа аргаар эхнэр нь мөн явсан байна. Тэгэд эцэг эхэн гинэт таалалт төгссөнд Павана асар их гашуудсан. Ашир их гашуудж уйлсан. Харин Пуня болохоор гашуудалд авталгүй эцэг эхийнхээ оршуулгын ёслолыг гүйцэтгэж дуусны дараагаар Павана дүү дээрээ очиод хэлж гинэ. Пуня хэлж байна. Дүү минь ээ. Чи өөртөө юунд ийм их гай зовлон шаналлыг дуудана вэ? Мөнхгийн үднээс л чи энэ их нулимсыг асгаруулж байна. Бидний эцэг их энэ бүх амьтдын дээд төлөв болох эрх чөлөөнд хүрсэн. Чи эцэг их гэсэн ойлголтод өөрийгөө мухгаар хүлээд байна. Тэрхүү мухгаас ангижраа. Чи мухгаас ангижирсан хүмүүсийн төлөө гашуудаад байгаа юм уу да гэж асууж. Тэгээ чи өөрийгөө дотроосоо шинжээд хардаа гэл ахын дүүдээ хэлж. Энэ бие бол цус, махан бие, яс зэргээс бүрдсэн амьгүй зүйл. Тэгвэл үүний дотор би гэх чинь юу юм бэ? Асууж. Хэрвээ чи чинхүү энэ үнэнийг шинжиж чадах юм бол чи гэж байхгүй, би гэж дуудагдах зүйлч байхгүй гэдгийг л ухаарна. Хэрвээ чи би байна гэж бодоод л ах юм бол Пуня эсвэл Павана гэх чинь ердөө л хуурамч төсөөлөл. Гэсэн чи өөрийгөө олон төрөл садантай гэж бодоод хэвээрэл байгаад байна. Тэгвэл яагаад чи тэдний төлөө бас ингэ гашуудахгүй байгаа юм? Гэж асууж. Чи өмнөх төрлүүдтэй хун байхдаа олон хун төрөл төрөстэй, мод байхдаа олон мод төрөл төрөстэй байсан. Чи арслан байхдаа олон арслан төрөл төрөстэй, загас байхдаа олон загас төрөл төрөстэй байсан шүү дээ. Чи яагаад тэдний төлөө ойлгохгүй байгаа юм бэ? Чи ханхүү байсан, чи илжиг байсан. Чи пипул мод, дараа нь банян мод ч байсан. Чи санвартан байсан. Ялаа бас шумуулж байсан. Чи шоргоолч байсан. Чи хилэнц торхоож байсан, бааваач байсан. Одоо чи миний дүү болсон байна. Өнгөрсөн тоо томшгүй олон төрөлдөж чи асар олон удаа төрж өссөн байна. Үүний адил надад ч бас олон төрөл бий байсан. Би тэдний бүгдийг нь харж байна. Миний бэлэг хонголог оюун үүнийг харж байна. Би шувуу, мэлхий, мод, хэмээ, хаан барж байсан. Одоо би чиний ах болжээ.
Энэ бүх төрлүүдэд тоо томшгүй олон төрөл садан байсан. Тэгвэл би хэнийхэн төлөө гашуудах ёстой юм бэ? Би энэ бүхнийг бодож үзээд гашууддаггүй юм шүү дээ. Би гэх ойлголтоос татгалз чамд ямар ч зовлон зүдгүүр төрөлт эцэг их гэж байхгүй гэж бод. Чи болвол жинхэнэ өөрөө юм шүү дээ. Өөр юу ч биш. За гигантнууд дундаж замыг баримталдаг гэдэг чинь. За энүүний дундаж зам буюу одоо энүүнийг тайлбарласан тайлбар нь болохоор энэ бол юм сонголт бол биш юм байна. Харин ухамсарт оршихуй өндөр түвшинг хэлээд байгаа юм байна. Дундаж зам гэдэг нь. Багш маань болохоор төвдөө орших гэж бас хэлдэг. За тэгвэл энийг 3 түвшинд тайлбарладаг юм байна. Одоо гигантнуудын одоо дундаж замыг баримталдаг гэдэг. Энэ үзлийг тайлбарлаж байна. За эхний түвшин болохоор сэтгэл хөдлөлийн тэнцвэр гэж. Энэ болохоор хоёр туйлын дунд нь гэсэн. Ухаандаа гар цагаан өнгийн яг дунд нь гэдэг юм уу? Жаргал зовлон гэдгийг яг дунд нь ч гэдэг юм уу? Хоёр туйлын дунд нь гэсэн байна. Эхнийх нь. Хоёр дахь нь болохоор гэрч болох гэж. Гэрч болох байх. За гурав дахь нь болохоор эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрөх гэж. За ингээд хамгийн ихнийх нь сэтгэл хөдлөлийн тэнцвэр буюу хоёр туйлын дунд гэсэн. За энэ яг юу гэсэн үг юм бэ гэд харсан чинь амьдрал үргэлжлэлийн хос туйлтай байдаг юм. Тэгээд түүний дунд нь оршдог. Баяр баясгалан ба зовлон, амжилт ба ялагдал, магтаал ба шүүмжлэл гэж. Тэгээд гигантэн бус хүн болохоор яа гэхээр сайн зүйл болоход хит хөөрчин, муу зүйл болоход нь хямраад ундаг гинэ. Тэгээд сэтгэл нь нэг юутай зүйрлж ийн гэсэн чи яг юм дүүжин шиг энэ хоёр тишээ савлаад. Тэгвэл тэр тэнцвэрт орчихгүй гэдэг маань болохоор гигантнууд энэ хоёр туйлын яг голд буюу төвдөө оршдог гинэ. Энэ нь мэдрэмжгүй болно гэсэн үг биш, харин аливаа нөхцөл байдалд сэтгэл зүйн хувь тогтвортой хөдөлгөөнгүй байхыг хэлдэг. Эхний тайлбар. За хоёр дахь гэрч болох гэж байгаа. Энэ бол ухамсарын дээд төлөв гэж яриад байгаа тий. Тэгвэл ширээ багш болохоор үүнийг кино үзэхдээ зөвөрлөдөг юм. Киноны ингээд дэлгэцэн дээр ингээд аимшигтай дүр зураг гарсан ч инээдмийн хэсэг гарсан ч дэлгэц яг өөрөө хിവэрэл үлддэг. Тэгвэл энүүнийг тайлбарлахдаа дундаж зам гэдэг нь үйл явдлын дунд байгаа мэд боловч ухамсарт төвшөндөө түүнийг хөндлөнгөөс ажиглаж байхыг хэлээд байгаа. Би энэ бие биш, би энэ мэдрэмж биш, би бол ердөө л ажиглагч ухамсар гэдгийг таних явдал. За хамгийн сүүлийн ухамсарын 3 өндөр төлөвийн хамгийн сүүлийнх. Эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрөх. Тэр судар дээр гарсан ята талпа гэдэг нь үг нь юу ирнэ түүнийг байгаагаар нь харах гэсэн утгатай. Сургаал нь хүн ирээдүйд санаа зовж эсвэл өнгөрсөнд харамсаж байхдаа төөсөө ходчдөг. Тэгэхээр яг тэнцвэрт байдал буюу дундаж зам гэж хэлээд байгаа маань одоо цагт оршихуйг хэлж байгаа юм.
Одоо цагт ямар ч эсэргүүцэл байдаггүй тул сэтгэл амгалан байдаг. Тэгэхээр багшийн нэг алдартай зөвлөл байдаг. Амьдрал бол гол мөрөн юм аа. Голын нэг ирэг нь баяр баясгалан, нөгөө ирэг нь зовлон, хэрэв чи нэг эрэг дээр нь гацаад үлдчихвэл гол урсгаа болно. Гэгэнтэн хүн голынхоо урсж байгаа голынхоо голд нь урсгал даган хөвж яваа хүн юм аа. Тэр хоёр эргээс зуурдаггүй. Тэгэхээр энийг ерөнхийлөд аваад үзэхэд дундад зам буюу төвдөө оршихуй гэдэг нь юу ч хийхгүй байх гэсэн үг биш. Харин дотооддоо хөдөлгөөнгүй гаднаа идэвхтэй байхыг хэлнэ. Энэ бол сэтгэл хөдлөлийн боол болохгүй өөрийнхөө жинхэнэ эзэн байхын нэр юм аа. Ингээд гигантнууд дундад замыг баримталдаг гэдэг энэ тайлбар бол ингээд өндөрлөж байна. Тэгээд тэд яг одоо байгаа зүйлийг л хардаг. Яг одоо цагт л хардаг гигантнууд. Тэд амар амгалан гэрч бологч ухамсарт оршдгоо. Тэгээд яг ахыхаа яг энэ хэлснийг нөгөө Паваны яасан гэхээр ухаарад тэгээд тайвширсан. Тэгээд үүний дараагаар тэр хоёулаа гэгээрээд бод содвоо болоод бэлэг оюун болон шууд танин мэдхүн тэр дээд төлөвт орших болжээ. За ингээд өнгөрч. Өдрийн мэдлэг.